мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл үзүүлж байна. Малын эмчийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын тогтолцоо. Малын эмч нар 5 жил тутамд нэг удаа сургалтанд хамрагдаж, мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэл авдаг байсан өмнөх тогтолцоог бүрэн өөрчилж, жил бүр сургалтанд хамрагдан багц цаг цуглуулах байдлаар итгэмжлэл авдаг шинжилсэн тогтолцоонд шилжихэд төслөөс дэмжлэг үзүүлв. Малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтнууд нь орчин үеийн чиг хандлагад нийцсэн сургалтанд тогтвортой хамрагдсанаар стандартад нийцсэн малын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. За намайг Бадрахцуул гэдэг 2006 онд хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлэг биотехнологийн сургуулийг малын их хэмжээнгээр төгссөн 14 дэх жилдээ ажиллаж байна. Налах дүүрэг маань өөрөө одоо нийслэл хотын малтай 6 дүүргийн нэг дүүрэг. За 40 гаруй мянган малтай. Намайг Цэрэмхлийн Байгалмаа гэдэг. Би Төв аймгийн Борноор сумын байгаль болор компани малын хэмч. За энэ салбарт ажиллаад одоо 11 жил болж байна. Төв аймгийн Борноор сум нь одоогоор 100 гаруй мянган толгой малтай. Тэгээ нэг эмч дээр 35-аас 40 мянган толгой мал ногд. Малын эмчийн онцлог гэвэл ерөөсөө хүн ардынхаа эрүүл мэндийг нийтийн одоо эрүүл мэндийг хамгаалахад тийм ээ эрүүл хүнсээр хангах, за халдваргүй өвчнөөр тайван байлгах, улс орны одоо эдийн засагт бодлол үнэтэй хувь нэмэр оруулах энэ чиглэлээр бол ажилладаг. Одоо маш одоо чухал мэргэжлийн нэг нь бол малын эмч мэргэжил гэж би боддог. Намайг Борхогийн Чулуун Чимэг гэдэг малын их хэмж мэргэжилтэй. Цаг үед байгаад одоо тий халдвар төвчний нөхцөл байдал одоо шинэ болон дахин сэргийж байгаа өвчлөлийг дагаад бол малын эмч мэргэжилтнүүд маань мэргэжил мэдлэгээ тасралтгүйгээр одоо сайжруулж хөгжүүлж явах шаардлагатай учраас төгсөлтийн дараах үргэлжилсэн одоо энэ сургалтуудад хамрагдаж байх шаардлагатай байгаа. Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын итгэмжлэлийн сургалтын бол одоо кредитийн нэг одоо шинэ тогтолцоонд бол шилжээд байгаа. Тэгээд үүнийг нь үндэслэж бол цаашаа малын эмчийн ажлаа явуулах одоо үйлчлэгээ эрхлэх эрхийг нь олгож итгэмжлэл ингэж олгодог. Энэ нь энэ хууль журмаар ингэж зохицуулагдсан байгаа. Одоо мал эмчлэх тий одоо энэ үйл ажиллагааг явуулах яг малын эмчийн төгсөлтийн дараах сургалтуудыг бол маш сайн хамрагдах ёстой. Орчин үеийн дэвшилтэт технологи дахин сэргэгдэж байгаа энэ халдвар төвчнүүдийн одоо онцлогоо эмчилгээний талаар одоо мэдлэгийг бол маш сайн олж авахд бол маш одоо сайн юм ажил болж байна гэж би үзэж байгаа. Баг хариуцсан одоо эмчнэрийн хувьд бол одоо энэ маш олон мянган толгой мал хариуцж байна тийм ээ. Тэгэхээр биднэрт одоо нөгөө бас л өдөр тутамд янз бүрийн мэдэхгүй зүйл зөндөө тохиолдно. Тийм учраас одоо энэ практик онол хосолсон юм сургалтанд хамрагдах нь биднэрт одоо энэ мэдлэг мэдээлэлийг дэвшлүүлэхэд маш ач холбогдолтой. Одоо малын эмч нар маань өөрсдөө одоо бүгд захирлууд. За тэгэхээр нөгөө бизнесийн чиглэлийн биш те маркетингийн чиглэлийн биш те яг нөгөө малын эмч өөрөө ерөөсөө захирлаасаа авахуулаад ерөөсөө бүхэл төрлийн ажлыг хийж яана л да. Тэгэхээр яалтчгүй одоо те аж ахуйн нэгж авч явах тал дээр бол энэ менежментийн чиглэлийн, эдийн засгийн чиглэлийн, маркетингийн чиглэлийн энэ сэдвүүд бол орхон зайлшгүй шаардлагатай гэж бол би үзэж байгаа. Энэ бол маш чухал. Мал эмнэлгийн одоо салбарын хүрээнд хэрэгжүүлж нэвтрүүлсэн байгаа мал эмнэлгийн нэгдсэн системийг суурилж бол энэ хүний нөөцийн системийг бас энэтэй холболт хийсэн байгаа. Тэгэхээр малын эмч мэргэжилтнүүд маань бол үйл ажиллагаагаа явуулахдаа бол хүний нөөцийн удирдлага хөгжлийн системээр дамжиж нэвтэрдэг. Систем нэвтэрснээс хойш одоо бол 10 сарын нүүр үзэж байна л да. Энэ хугацаанд бол ерөнхийдөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт малын эмчнэрийнхээ бас 80% бол системдээ бүртгэгчлээ. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд малын эмч нарыг бүртгэлжүүлээд ийм захин системд оруулж төгсөлтийн дараах сургалтанд хамрагдуулах энэ төслийг одоо хэрэгжүүлснээр бол малын эмч бид нар бол тий орон зай харгалзахгүйгээр тухайн одоо сургалтын зарыг бол олж авч одоо мэдээж тий за 5 жилийн хугацаанд 20 кредит цуглуулах энэ хичээлүүдийг бол тий өөртөө хэрэгцээтэй байгаа энэ одоо зарыг сургалтын мэдээллийг бүрэн одоо олж авч чадж байгаа. Энэ дээр бол бас ахис дэвшил бол нэлээд гарч байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэндээ ажлаа төлөвлөөд хэдгээр улиралд ямар сургалтанд суух боломжтой вэ гэдгээ бол урьдчилж хараад
төлөвлөлтөө гаргахад бол бас ач холбогдол байгаа. Юм үзэж харж сонсч ээж л угаасаа тийм марцсан зүйлүүдийг бол дахиж одоо шинээр сэргээдэг тийм. Тэгэхгүй бол бас нөгөө зэврэн гэдэг штэ тийм л болох байх л та тийм.